Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд бусдын хэлдэг болгоомжгүй бодлогогүй үгс хүн дээр тусаж сэтгэл гутралд орох шалтгаан болдог. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт 3 охины ээж уянгаа оролцлоо. Түүний хувьд хүүхдүүдээ төрүүлж өсгсөн 6 жилийн хугацаанд гэртээ байж нийгмээс тусгаарлагдаж байсан бол өдгөө өөрийн хийх дуртай зүйлийг олж сэтгэл гутралаасаа гарсан талаараа ярьлаа. Юу амир ойрхон төрдیں۔ Чи амар үнэ юу? Тий чилчихсэн. Герингейт International компани чанар үнцэн түгээн. За сайн байцгаана уу? Намайг Батбаатар огт уянгаа гэдэг. Ам бол 5, нөхөр 3 охин хамт амьдардаг. Жижигчин мэрэгчлээ. Одоохондоо мэрэгчлэр ажиллаг байна. Хүүхдүүд маань 4, том нь 4-тэй, тэгээ 3-тай, бага нь ойтой. Унти надтай хамт унтах хүмүүс нь яваарай. За яваарай. Анаа явна. За яваарай. Надтай хамт унтах хүмүүс нь яваарай. Жирэмсэн бахагаа оруулах юм бол яг 6 жил гэртээ байсан. Яг хүүхдүүдээ хараад өсгөөд хүмүүжүүлээд төрсний дараах үеийн сэтгэл готролд бол айгүй хөрцсөн. Ургуулын дээр нь хийсвэр төрсөн. Тэгээд мэдээж кейсрээр төрөхөш нөө гиз мэд загшихгүй ингээл унжаал. Тэг ямар сандаа нэг удаа уцаахаал хөвчсэн чи манай найзууд нэг уулзаал зураг мураг авахлал тавьсан. Тэрийг харчаал яг хүүхдийнхаа сүг найруулах гал коридороор явж исэн чи миний ингээл гиз ингээ унжицсан ингээл өксмөс ингээл сэгсийцэн өөрийгөө хараад талент хараад уянгаа чи өстө нэр ингээл аваалчлаа хүмүүс ингээл нөө гэрээ авгаа гэдэг яг тийм болцсон юм байна. Одоо чи сэтгэл авахгүй юм байна. Ингээл бүр амар сэтгэлээр унаал тэр үед уйлал саяхан намар нэг номын үзэсгэлэн гараад талбай дээр явж исэн чинь гарцаар гаргасан чинь гэрлэн тохионы дандан гэдэг дуугаар харна гайхаад бүр нэг өөр газар ирсэн шиг хөө ингэ зэм болцсон би ч юу юм мдээгүй штэ гэд бүр тэгж амир нийгмээс тусгаарлагдсан байсан байхгүй. Тэгмэд би кола авах хот өсг. Кола уухаар миний стресс ингээд ууралж бухимдж байгаа л арай тайвширчдаг. Тэнгүүд манай нөхөр болохоор айгу эко би чамд кола авч өгөхгүйгээ тэнгүүд би нөгөө стрессийг тайлж колого уумаар ангууд битэрийн хувьд ингээд жижигэн зөрчилдөө өснө. Би ер нь орлоготой болох хэрэгтэй юм байна. Би ажил хийх хэрэгтэй юм байна. Тэнгүүд би гэртээ сууж байгаа хүн ямар ажил хийх ингээд би зөндөө ажил хийж үзсэн. Одоо нөө табоогоос хувцаар олж зарж үзсэн. Нүүр будах гэж үзсэн бас би чадаагүй. Туркас хүүхдийн хувцаар олж ирж үзсэн. Бас шатаад ингээд хүүхдүүдтэй хүмүүс тарааж өгөөд ингээд дуусгасан. Яг 2 дахь охиноо төрүүлсэн байж байгаа. 6 сар мартай ахны мөн нэг бас л нөгөө уцаа авах сууж байгаа. Уцтай мэдчилгээ гэдэг нэг охин юм лайв хийжсэн байхгүй ингээд өөрийнхөө царайг оруулаад орой нэг унтгаа авчихсан чинь нойр урдгүй. Үгүй би чинь 10 жил тахтай FM төтлөгч хийдэг гэсэн шүү дээ. Би чадсан шүү дээ энийг гээд. Тэгээ дүүгээсээ нэг юм Nokia гуйж аваад өөрийнхөө уцыг ингээд хоёулын нэгж нийлүүлж байгаа. Яг тэр үед 8 сарын 8 аауд юм явуулчихсан байхгүй. Яг найзынхаа аавар хамгийн анх туршилтын журмаар ярьж үзсэн байхгүй. Яг ингээд нэг компьютер дээрээ дуугаа тавьж байгаа л ингээд хоёр уц ингэж нийлүүлж барьж байгаа л видео хийгээл. Тэгэл тэрнээс эхлээл айгүй хурам аваад тэр үед нэг хэдэн төгрөг болсон юм битээ нэг 30-40 төгрөг болсон юм уу? Би яг тэрийг гэдэг яг мөнгө олох зорилготой л хийгээгүй. Би туртай юм хийсэн. Одоо болохоор яг энэ мэдчилгээнийхээ ажлыг хийгээд Ачуус Entertainment гэдэг entertainment-ийн юутай болсон. Байна уу? Оо сайн байна уу? Бундан ихч мөн үү? За Ремин төргийн сар шиндээ сайхан шинэлсэн үү та? Сайхан шинэлж байна. Оо сайхан. За тантайгаа яг одоо нийслэл Улаанбаатар хотоос уцтай мэдчилгээ онлайн радионы хамт олон холбогдсон байна. Энийгээ өргөжүүлээд цэцгийн бизнестэй болъё гэж бодоод тэгээд нөхөртөөгөө ярилцсны үндсэн дээр Beauty Flowers гэдэг цэцгийн дэлгүүртэй болсон. Тэгээд одоохондоо яг хүргэлтээр явдаг. Яг одоохондоо Монголд яг ингэж ийм цирклэр явдаг бизнес бол байхгүй байгаа. Би ганцаараа гэдэг. Найзууд угаасаа амар бага хэвээр юм бэл. Илт. Ингээл аргагүй тэр бол бид нар бол чинь гараад ирж гингүүд би хүүхдээ хиндээ үлдээгээд гарах уу. Эхлээд яг нэг дууд нь хоёр дууд нь тэгээд цаашаага. За чи угаасаа дуудахаар ирдгүү штэ. Тийм болохоор ярьсангүй гэ. Яг тийм бэл. Ер нь аль эмэгтэй хүн ээж болчаал ээж хүнийг ойлгох юм бэл. Хүмүүс ерөөсө хэлж байгаа үгээ боддгоо. Одоо яг би яг анх уянгаа байсан. Одоо уянгаа хоёр ядаж нэг 20 кг-ийн зөрүүл байгаа. Аюу таргалсан. Нэг нодлоо яг нэг карантины үеэр юм хүүхдүүдээ аваад сувлал явсан чинь цагтаа зогсоогоод чи ч одоо яхаар юм жоох юм бич чим олон төрсөн юм. Зүгээр замын цагтаа надад тийжсэн. Би бүр ингээд сонсоо гайхаад тэр бүр амар хүн дээр тусчихсан надад. Тэгэл таарахаараа алж итгэж байгаа шүү дээ. Чи одоо таргалцсан юм уу? Ямар амар чинь нэмээвэ гэл. Надад яг илт заримдаа хэлэхгүй ч гэсэн цаагаар ингэ сонсогддог байхгүй.
айгу таргалцсан байна шүү дээ. Бондооцсон байж тээ гэж. Тэр нь надад айгу хүн дээр туссан шүү дээ. Хүүхдийн пэрэм юм уу чи гэл амар манай гурван бол надад бол асар их төвчээрээс болгож байгаа. Өмнө нь байсан бол баргаа чи юу гэдэг ан чи гэл хэрэлцсэн маш тэнгууд одоо болохоор за яг тэгсэн штэ таргалцсан штэ яхаа турчнаа гэл. Одоо яг таргалсантай холбоотой миний нэг бичлэг фэйсбүүкээр цацагдсан сая 100 дүүтэйг хамтаж би нөгөө байнга тасгал хийдэг байсан тэр үед одоо л хийхгүй. Тэгээ манай дүү нөгөө нэг намайг янз бүрээр ингэ дуудаад тэгээд би нэг ирээд нэг зогчихгүй юу гэд. Тэгээ тэр бичлэгийг фэйсбүүкээр тараад бөө юм болсон бүр. Тэна. Ben яа. Хүүш та ямар юм бэ? Дараа чимээ. Таны бүдүүч үнэс. Яа та утас сумгаачлаа. Хана та утас хаглаа ирсэн байж тээ. Шүүмжлээд байгаа хүмүүс өөртөө яг үндэ цагаадлаа тэр хүний хүүхдийн памперсыг очиж солихгүй тэр хүний хүүхдийг очиж хөхүүлэхгүй бантангийг хийчихгүй тийм үстэй. Тийм болохоор өнөөдөр тэр хүмүүс хүний амьдралд өөрсдөө оролцох шаардлага байхгүй өөртөө хандлагаа тэр хүсийг хараагүй жиж тэр хүүхдийг ямар чи энэ хорвоо дээр төрмөр байна уу гэж асууж залгаж малгаж асуухгүй шүү дээ. Би өөрөө дор мэдэн төрүүлж байгаа. Тийм болохоор тэр хүүхдээ ирээдүг бодох хэрэгтэй. Тэр мэрийгээ бүгдийн сайн төлөвлөж миний хол төлөвлөөнийх босоохгүй. Яг л гинтчдэг. Тэгээд одоо бол яг нарийн үзнэ шатаад байгаа тий. Би айлын ганц охин байхгүй юу? Тэгэхээр нөгөө би угаасаа л багасаа л би олон хүүхэдтэй болно гэж боддог байсан. Гараа тэгтээ болоог. Одоо бол нилээн явж байгаа. Тэгээд нэг яг өөрийнхөө төлөө хүүхэдтэй олё гэж боддог. Ерөөсөө эн чинь хүүхэд насаараа тийм жоохон байхгүй. Нэг мэтгэж чинь л алхаа нэг мэтгэж чинь л сургуульд яваад цэцэрлэгт яваад ингэж яваад. Тийм болохоор төвчээрээ дээрэс нь өөрийнхөө юу хийж чаддгийг хамгийн гол нь олоорой гэж хэлмээр байгаа байхгүй. Хэдийн нөхөр бүх юмар дутаахгүй хангалттай сайхан амьдрал чадах ч гэсэндээ нөхөртөө тусдсан болоод өөрийн гэсэн орлоготой болоорой гэж зөвлөмөр ядаж гараад нэг нэг цамц авлаа гэж бодлоо гэхэд хараа би нэг цамц авахгүйсэн гэхийн оронд өөрөө авчиж байгаа болохгүй тийм үстэй. Хүчтэй байгаарай л гэж хэлнэ. 3 дахь хүүхэд гизэн дэсэн. Тэгээ 2 багтаага манай нөхөр нөө улирлын чанартай ажилтаа болохоор хавар яваад намар ирэхээр би яг хавраас намрын хооронд ганцаараа хүүхдүүдтэй байдаг байхгүй. Манайх нөө 6 давхарт байдаг нэг лифтгөө 2 жил болсон юм аа. Тэгээ нэг 2 тартай юмнуудаа ингээл амар хүн тиймүүд ингээ барьсан шүү. Тэгвэл 3 давхар дээр том гизтэй шүү. 3 давхар дээр ч гацдаг байхгүй яг. Тэгэл бүр би чадахгүй маа гэж бодож тэгвэл би ч 3 хүүхэдтэй шүү. Би чи ээж хүн шүү. Би 3 хүүхэдтэй ээж хүүхэд л ингээ цаанаасаа зүгээр ингээл яг нэг кинон дээр гардаг шиг цахилгаан захиал яг үнэн тэр бол амар үний юм байлээ. Шууд ингээл хүч ороод зэ. Тэгээ шууд бараг 6 тавчиж гүү тиймч бас хитрхийн амар мундаг байх гэж битээ чигээрэй гэж хэлмээр байгаа. Тэрэндээ амар стресст ч ингэж завт юм шиг санагцсан. Би ч гэсэн гэрээ цэвэрлэхгүй ингээл хаяал бүгдийг нь тоглоулаад ингээл за зүгээр дэлбэр хамаагүй гэл би за хаа ингээл энэ тэндээс хоол цахалж идэг яг л бүгд адилхан байхгүй. Зүгээр л нүүрэн дээрээ нөө нэг сошиалын цаанаас л би ч гэсэн ингээл мундаг. Би хүүхдүүдтэй ингэдэг шүү гэж суулж сууж чадна. Харьцуулаад энэ ийм мундаг гэж хад би яа тийм юм бэ гэж бодох ямар шаардлагагүй хүн болгон мундаг гэж. Жүжигчний мэрэгжил бол хотлах гэдэг бол одоо хөлийн төвшөрөд бараг цагаан тухайн ингэ өргөцсөн байгаа. Тэгээд яг хаа одоо энэ нөгөө хүн баярлалдаг юмараа л ингэ дагнажж байгаа. Яг үйлчлэгээ явуулна. Энийг илүү өргөжүүлнэ. Тэгээд цэцгийн дэлгүүрээ илүү гоё том болгоё гэж зорилготой байгаа одоогийн байдлаар. Яг гэр бүлийн бизнес болгоё гэж бодож байгаа. Та тэгэлгүй яг таны хамгаас хайртай охин Мөнхтуягийнх нь хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдөр тохиож байгаа юм байна. Энэ баярын өдөрт нь зариулаад хайртай охиных нь Эрдэнтийн найзуудаас нь мэдчилгээ ирүүлсэн байна. За тэгээд ийм сайхан найзыг минь төрүүлж өсгөж өдий зэрэгтэй хөргсөн таньдаа маш их баярлаа. Та минь үнэхээр гайхалтай сайхан эмэгтэй шүү. Хорвоогийн өдөр бүрийг инээ дээрээ гэрэлтүүлж, хорвоогийн сайхан бүхэн рүү үргэлж тэмүүлж, өөрийн сайхан энерги бусдад түгээж яваарай. Таны минь юу сансан 9 цагаан хүсэл ямаг сэтгэгчлэн бүтэж явах болтугай хэмээх сайхан. Green Gate International компани чанар үн цэн түгээн